Харин зэрэгэлдээ нутагтаа Цэцэн хаан 93 наадмын голволсон морины түрүүг Харийн хаанд хүчээр өгж байдаг нь юу илээ гэж дургуутсан бодож хурдан морины шинжээш гэж алдаршсан нэгэн дүшмэлд 30 лам мөнгө өгж болох наадамд төрүүлэх хурдан морийг хаа байгаа газраас нь олоод ирээ гэж явуулж гин. Шинжээш дүшмэлд хурдан морь олон тааралцсан боловч санаанд нь нэг л таарж өгөхгүй байлаа. Дүшээд ханы нутгаар явж байтал хонь хариулсан өвгөнтэй тааралдаж гин. Өвгөний унсан хээр моринд нь юунд ч гүйцэхдэмгүй хурдан шинж бүрдсэн морь байв гин. Өвгөнд өөрийн учрыг хэлж худалдахыг гуйлаа. Би Баян айлын хонь хариулдаг ядуу хүн. Энэ морь бол эзний өгсөн 3 дахь унаа. Урд 2 нь дараалан зөнөж өгсөн. Би хөгшин болтлоо морины хурдыг сонгож шинжиж яваагүй. Худалдах эсхийг мэдэхгүй. Эзэн өөрөө мэдэх үе цаа гэж. Дүшмэл морины эзнийд очиж худалдахыг гуйлаа. Миний 1000 түмэн адууны дотроос хамгийн адаг нь болсон хонь хариулдаг эцэд туйлдсан энэ морийг хурдан гэж хэн өмшхүү? Би энийг худалдах нь битгий хэл зүгээр өхөөсөн бүр ичиж байна гэл. Дүшмэл мөнгөө ширээн дээр нь тавьж энэ мөнгө эзэн таны үлзий болог. Хээр мөр надад хурдан болог гэж хэлээд хээр мөрөн хөдлөн буцлаа. Гэтэл Цэцэн хаан учруу их ууралж гинэ. Халх Монголын адуун сүргийн хурдан баригдаж гэж бодоод энэ адуун нэртэй алхан толгойтой юмыг авчирч миний толгой эргүүлэх гэж бодоо юу? Энийг аваад зайл гэж хөөж. Дүшмэл морин хөтлөж түр хөрхийн аман дэрж бараан өнгийн давуугаар битүү нэмэн халахвч хийж уус эжшийн тааруулан болох гэж байгаа төрийн их наадамд уралдуулахаар сууж хэллээ. Нэгэн өдөр уйж байгаа бүх мордыг хүү ногоон толгой гэдэг газар цуглуулан морь шинжээш нараа шинжцгээлээ. Шинжээш нарын дотроос бөхтөр нуруутай хөөхөвгөн хөөрхий. Таны морьёстай хурдан морь юм. Гэвч түрүү наадамд түрүү булаач чадахгүй. Богдын ордны сарвчанд алтан өнгөт нөмрөхтэй. Хүлжибөрийн унаг Манжин хааны хурдан бор гэдэг газар гიშих улаан хөлтөмтнийг урдаан оруулдаггүй хурдан морь бий. Тэрний дараа л таны энэ хээр ирнэ дэ гэж хэлэхэд Дүшмэл өвгөр халх монголчууд морныхон түрүүг харь манж нарт алдах гэж юу гэж бодоод өвгөнгүй миний хээр морь тэр бор морны өмнө орох арга байхгүй юу гэхэд өвгөн Манжин хааны тэр моринд согогтой нэг ажиглагдсан. Нэг удаагийн нууц үсрэгэнд олон хүн шүүгэж хүүхэд гингоолоход чихэн сортолзож ирээд л махан чичирж их л айж сүрдэж байсан шүү. Бодвол үрээ даах байхтаа худаг юм уу? Усанд унсан байж таарна гэж бодсон гэж ярьж гинэ. Ингээд наадам болж морд гарах болоход Дүшмэл цовоо сэргэлэн хөө олж морин унуулад. За хүмүүн. Манжин хааны хурдан бор мориноос битгий хоцор. Морь барих хүмүүсийн барай харагдмагцл байдаг чадлаараа гооглаарай гэж захиж гин. Манжин хааны бор Дүшмэлийн хээр хоёр тасархаа гарч хойн урдаан орсоор барайны газар тойртоход хурдан хээрийн хүү хэд чин хашгиран давирахад Манжин хааны хурдан борыг орхин хоньны хээр гэдэг хочтой хурдан хээр наадмын түрүүг булаацсан гэдэг. Энэ үеэс эхлэн дайхан дор морь, дахан дор эр гэдэг ирээ үүссэн домогтой.